Авилгатай тэмцэх газрын даргаыг солино. Гэхдээ ард түмнийхээ санал болгосон хүнийг сонгоно хэмээсэн шоу бараг 10-аад хоног үргэлжлэв. Нэмэргүүлдэ Баттулга ерөнхийлөгчөө инх бол дарга. Авилгатай тэмцэх газрын дараагаар Босоо Гамба, Ган Төмрийн уян тэр бүхэл намбрын инх баярыг тавиадж байдал сайжрахгүй. Авилгыг яаж жилрүүлээ гэсэн прокурор дээр очиод л таг гацна. Эдсэн уусан завшсан зайлгсан бүх баримтыг нь хамгийн яруу тодор илчилж гаргаж ирлээ гэсэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзав. Гэдэл гүйцээ. Дээр нь бас шүүх гэж нэг юм бий. Шат шатандаа гацаадаг систем үүсгэчихсэн байхад хамгийн доод тал буюу хөрс суурийг нь оролцсноор янзарсан барилга шинэ болчихгүй шүү дээ. Бүр тэр чигтэн нурааж хог шороо юутай хайтад ажиж явж цоо шинээр барьж гэмээр хүн амьдрахтайгаа болно. За гэхдээ бас таг чимээгүй суугаагүй яамаа. Өөрчлөх гэж оролдож байгаа нэг юм. Эхлээд юу ч гэсэн авилгатай тэмцэх газараа шинжилээд авчих. Дараа нь яахыг нь харж суухаас өөр арга одоохондоо алга. Өмнөх ерөнхийлөгч элбэгд орж бас эхний 4 жилдээ ажил хийсэн болж харагдаад сүүлийн 4 жилд сүйдэлсэн шүү дээ. Итгэхэд бэрх харж л байна.